Энэхүү одоо шүрийг бүрдүүлдэг жижигхэн биетүүдийг полип гэж нэрлэдэг байна. Чулуу эсвэл үхсэн амьтны ясан дээр хэдэн мянгаараа бөөгнөрч нэг шүр иймэрхүү одоо бүрдлийг бий болгодог. Мөн загас нялцгай биедэхэд далайн амьтнуудын байрладаг орон байр дээр нь идэж тижээлэх гинжин хэлхийг бас зохицуулж өгд юм байна л. Ер нь хаана шүрэн арал байна тэр хэсэгт баялаг далайн амьдрал байгаа гэж ойлгож болно гэсэн үг байна. Жишээлбэл их шүрэн далангийн яг энэ хэсэгт нь бол 600 гаруй төрлийн зөөлөн хатуу шүр, 1600 гаруй төрлийн загас, 200 гаруй төрлийн шууд, 17 төрлийн усны могоо амьдардаг гинэ. Дээр дурдсанчлан энэ шүрэн далангийн газар нутаг 900 гаруй жижиг арлууд бас байна. Энэ арлууд дээр жил болгон дунджаар 2 сая жуулчид ирж. Мэдээж бусад арлуудын адилаар энд үзэсгэлэнтэй далайн эрэгт амрах, далайн шүрэн хадан, шумбалтыг, цэнгэг усанд нь сэлэх, спа гэдэг штэ. Сайхан халуун аршаан, жакузи, алжаалаа тайлах, заагаас харах, шувуу харах, заваар аялах гэд маш олон төрлийн аялал жуулчлалын хэлбэрүүд байгаа учраас жуулчид зорж очиж чинь гэсэн. Австралийн мэдл байдаг энэ одоо газар нутаг Австрали улсад л ихэд жилд 64 мянган ажлын байр дунджаар 6 тэрбум долларын орлогыг оруулдаг гинэ. Шүрэн дан ганц оёл чимэглээд ашиглахаас гадна усан доорх экосистемийг тогтворжуулж байдгаараа маш өндөр ач холбогдолтой.